За бүгдээр сайн байцгаана уу. Няман та бүхэнд ерөөсөө утсаар ингээл байнга ингээл зөвлөгөө өгөөл ингээл айгүй их цаг аваад байсан чи хамгийн зөв арга бол ерөөсөө рил байдлаар бичлэг байдлаар зөвлөгөөнүүд үлдэх байт юм байна. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсад хэрхэн ажиллаж амьдрах вэ? Хэлний бэлтгэлээр хэрхэн зөв сургуулаа сонгон явах вэ? Дараагийн ихтэй сургууль руу хэрхэн үнэгүй зуршлуулах вэ? За сургуулаа төгсөөд Солонгос улсад хэрхэн ажиллаж амьдрах визийг авах вэ? Дагалдангаа яаж авах вэ гэсэн бүх мэдээллийг манай пэйжд фоллоу дараад өнгөө аваарай. За хамгийн том алдаа. Нэгдүгээр алдаа юу вэ гэнгүүт за нэмаа маань манай хүүхд одоо 6 сар төгслөө дараа сард одоо 12-оо төгсөж байна. Найз охин Солонгос явж байна. Одоо найз охинтойгоо л хамт явахгүй болохгүй гэж. Эсвэл найзууд нь одоо Солонгос явж байна. Энийг одоо явуулахгүй болохгүй. 9 сард яаж игээд бурхан нь одоо ямар ч хамаахгүй сургуулаар миний хүүхдийг одоо Солонгос явуулаад айл. За ямар ч хамаахгүй сургууль хамаа авахгүй хэлний бэлтгэлээр явуулаад өгöd. Ингээд гинт ороод ирдэг. Энэ бол хамгийн буруу. Ийм асуудал сууж хүүхдүүдийн виз татгалзах хамгийн том их үүсвэр болдго юм аа. За гих мэтчлэн одоо бидэрт маш олон асуудлууд тулгардаг. За тэгээд одоо бүгд найрамдах Солонгос улсад хэлний бэлтгэл болон ихтэй сургууль төвд хүүхдэд суралцуулах гэж байгаа болон сурах гэж байгаа оюутан залуучууд байх юм бол манай төв дээр хурж ирээд үнэгүй зөвлөгөөг аваад та бүхэн сургуулиудаа сонгоод материалаа бэлдээрэй гэж хэлмээр байна. За тэгээд Солонгос улсад албан ёсны эрхтэй компани, албан ёсны төлөөлөгчийн газартаа та бүхэн холбогдохыг хүсэх юм бол коммент хэсэгт окей гэж бичээд ороод ирээрэй. Та бүхэндээ үүсэхдээ үргэлж таатай багт болно.